За шинэ дугаар онгодоос асууя гэдэг хэдэн цуврал дугаар хий гэж ботсон байгаа. За энэний 2 дугаарх нь эхэлж байна. Өнөөдөр болохоор нас орсон хүмүүс ингээд нэг буян нэг чинь гэд нэг ярьдаг та хүмүүс. Зүудэнд нь ингэж ороо тэглэх гэж мэгээ те. Энэ яг ямар учиртай юм? Тэр хүнд яг юу хийвэл буян болох юм? Ер нь буян гэдгээ бас юу гэж ойлгох юм те? Тэр талаар мөн мэдлээгүй сүнсүүд буюу төрөөгүй хүүхдүүд за үр хөндлөлт хийсэн ч юм уу эсвэл өсөлтгүй болсон тийм ийм сүнснүүд яг хайчдаг вэ? Тэднэрт яг юу тохиолддог вэ гэдэг талаар ингээд онгодоос асуусан байгаа. Ийм агуулгаар ярих байгаа. За энэ удаагийн дугаарыг Сүнсний ертөнц гэд ном болоод Бөөгийн давчаан гэсэн ийм 2 ном тэгээд хар сон зайрангийн подкаст байсан. За тэр подкаст энэ 3-аас ингээд нийлүүлээд бэлтгэж байгаа шүү. За тэгэхээр буян дутсан сүнс гэдэг энэ номон дээр ийм хэсэг байгаа. За энийг өмнө нь бол нийлүүлээд саарал сүнс гэд дугаар дээр бол ярьжсэн байгаа сүнс цуврал дээр. За тэрний хэсгээс бол ингэж ойлгогдож байгаа юм. Буян нүглийн ийм дэнсээ болдог гэж байгаа тийм эрэлгийн. Хүн огт буян хийхгүй эсвэл огт нүгэл хийхгүй амьдрна гэдэг бараг боломжгүй тийм. Тэгэхээр тэр хоёрынх нь одоо жингийн туухан дээр тавилаа гэж төсөөлөх юм бол буян нь арай илүү байх юм бол дараагийн шат руугаа явдаг байгаа байхгүй. Одоо юу болох юм те эргээд төрөх юм уу, амтан ургамал болж төрөх юм уу, хүн болж төрөх юм уу, дээшээ гарах юм уу гэдэг юм уу те. Буян нь арай илүү байх ёстой байна л да. Дараагийн одоо шат руу шилжихийн тулд тэгэхээр 49 хоног дотроо болоод 49 хоногоос хойш ч гэсэн зарим хүмүүс өөрсдийгөө одоо мэдрүүлээд идэг гинэ. Зутруухан ядруухан оршиж байгаа гэдгээ өөрийн мэдэх хийж дөнгөх үйл хэрэгээрээ хилж дамнуулдгаа гэж юм. Одоо зүүд нойронд нь орох ч юм уу. За тиймэрхүү маягаар эдгээр одоо буян дутсан сүнс нь тэгээ завсрын ертөнцтэй те хайж чадахгүй нэг иймэрхүү байдалтай хэцүү байдалтай байдаг юм байна л да. Тэгээ өөрс та нар буйны үйл хэргийг тун цөөхөн үйлэр буюу зул бадраах, майн ерөөл уншуулах, балчир үрсийг баярлуулах, амьтад хоослох төдийхнөр ойлгодгоо. Гэтэл түүнээс гадна тун олон үйлс бий. Жишээлбэл хин нэгнийг зовлон шаналлаас багхан хэмээр багасгах, үйл хэрэгэ дүүргэж чадахгүй байхад нь түнд дэмнэх, мод цэцгсийг тордон ургуулж дэлбэлүүлэх, сайхан үгсийг бодон зориулан айлдах, гол мөрнийг цэвэрлэх, бусдад эд хэрэглэл хэрэгтэй зүйлийг нь байрах зэргийг мөн адил буйнд тооцдог юм аа. Бас алтан нарандаа эдээ ундаагаа өргөх, амтан асарч тэжээх нь ч буян. Буйны үйл хаанч юунд ч багддаггүй. Хин нэгэн хүмүүнд лайл анчигт гай үлийг хийхгүй байх нь өөрөө буян юм аа гэж байна. Үт хорхоо ялаа шумуулыг алахгүй байх нь ч буян. Буйн дутсан үрсийн сүнсүүд буйны үйлэн дүүртэл гацаад байж байдаг юм аа гэж байгаа байхгүй. Тэгэхээр буян гэдгийг бол маш өргөн үрээнд ойлгох нь байна. Тэгээд хамаатан садан л гэсэн үг шүү дээ. Холбоотой хүмүүст нас барсан хойно ингээд буян дутаад байхад бид нар энд буян хийхээр яагаад тэр хүнд нөлөөлөд байгаа. Одоо биднэрт л нөлөөлөх юм биш үү гэж бодож иж бас болох юм те. Яагаад тэр хүмүүст нөлөөлж байна вэ гэхээр ийм юм байна. Бидний хийж байгаа үйлс нь бидний өвөг дээдс биднэртэй хамааралтай хүмүүст нөлөө үзүүлж идэг. Бид нар сайн сайхан яваад сайн сайхан үйл хийгээд байх тусам тэд нар хэдий тэнгэрдээ одоо яг байх ёстой газараа очсон байна гэж бодъё л да. Деважин ч юм уу юу ч юм те. Тэнгэрдээ одоо онгод болоод очсон байгаа гэж бодоход тэдгэрийн зэрэг дэв гэж бас байгаад байгаа байхгүй юу. Деважин дотроо бас зэрэг дэвтэй. За одоо онгодууд өөрснөө ярихдаа бол аягчин шивгчин гэдэг байгаа байхгүй юу. Аягчнаас ихсүүлэл ингээл дээшээ зэрэг дэв нь ахдаг байгаа байхгүй юу. Одоо имч домч гэдэг ч юм уу те. Сентийн ахиж болно эсвэл тэр хэмжээст нь ахиж болно гэдэг жаа. Тэгэхээр өөр хүүхдүүд нь хойч үеийн ямар одоо хэр зэрэг яваагаас тэдний зэрэг дэв байр суудлал нь бол ахдаг болж таарж байгаа. Тэгээ эсэргээрээ ингээд буруу зүйл хийгээд ах юм бол бидний өвөг дээдсүүдийн зэрэг дэв нь доошлоод байдаг. Маш өргөн хүрээнд бидний хийж байгаа үйл ажиллагаа нөлөөлдөг болж таарад байгаа. За би тэгээд нөгөө нэг зүн бэлгтэй одоо мэдрэмж өндөртэй нэг найзаас асуухгүй юу. Одоо хүнд ингээд сайн зүйл хийх, буян хийх гэдгийг чи яаж ингэж мэдэрдэг вэ? Юу гэж ойлгодог вэ гэж асуусан чинь. За тэр найзын маань тайлбарлаж байгаагаар бол яг нэг шаардлагатай үед нь тухайн хүнд ингээд тусыг хүргэх юм бол тэр бол маш одоо хэмжээгээр тэр хүний баярлуулад
тэр баярлсан, талархсан сэтгэл нь ерөн бол эрчим энергиэр ингэж өөрт нь ингэж мэдрэгддэг гэж байгаа байхгүй. Маш их эрчим энерги өгдөг. Тэр хүн маань болохоор хуваараа бизнес эрхэлдэг. Тэгээд ажил төрөл нь бол маш баг жоохон бодоход л одоо хэрэгтэй хүнтэйгээ уулзаал бодоход л ажил нь ингээд бүтээд идэг. Тэгээ маш их эрч хүчтэй. Амар олон ажил амжуулж чаддаг. Би бүр ингээ гайхдаг. За яаж энэ их ажлыг амжуулаад байгаа юм. Би бол баг өмнөөс нь бүр амар стрессмээр санагдаад байгаа байхгүй юу? Тэр хүний олон тэр юмнуудыг ингээ ажил зохицуулж байгааг нь харахаар тэгэхээр тэр хүн тэр эрч хүчээ юунаас авдаг вэ гэхээр тэр хүний баярлсан сэтгэлээс эрчим энерги ажил үйлс нь бүтдэг гэж яриад байгаа байхгүй юу? Тэг чи нэг жишээ болгоод надад тайлбарлаах та гэдгсэн чинь Матернес ерөн хүмүүст ярдгуул болохоос биш тийм хүнд туслах шанс боломжийг юусаа алддаггүй хүн юм байна л та. Тэгээд хамгийн сүүлийн жишээ гэхээр төмөр замын тентх KFC юм шиг байгаа. Тэр KFC-ийн хажуугаар ингээд алхаад явж исэн чинь тентхийн ажилтан бололтой нэг хүн нэг 3 жоохон халтардуу тийм хүүхдүүдийг ингээд хөгөө гаргаж исэн гэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт нь манай хүн хүүхдүүдэр очиад яасан юм идмээр байгаа мó гэдгсэн чинь нөгөөдөл нь тийм гэхээр нь дуртай юмнуудын хоолыг авч өгсөн гэж байгаа байхгүй. Тэгээд манай хүн өөрөө бол тийм хоол иддэггүй ерөн бол дахиад мах ерөн бол иддэггүй. Хүүхдүүд ерөн бол дуртай байгаад идэг шүү дээ. Одоо зургтын рекламнаас болоод ч тэрүү бараг л тэрнээс болдог бах. Тэгээд яасан тийм дуртай юм а та нар гэсэн чинь тийм ингээд амар баярлаад идсэн гэж байгаа байхгүй тэр хүүхдүүд. KFC дотор суулгаж байгаад идүүлсэн гэж байгаа. Хүн ингээд юм аваад дотор суулгаад идүүлэхэд бас юм хэлж чадахгүй байна л гэж юм л да тэр ажилчид эднэр нь бол тэгээд тэр хүүхдүүдийн баярлж байгаа тэр сэтгэл нь өөрт нь ингээд мэдрэгддэг дээрээс нь бүр ингээд харагддаг гэж байгаа байхгүй. Тэр хүүхдүүдээс юм цагаан өнгийн юм зүйл өөрлөө нь ингэж орж байгаа нь харагддаг гэж байгаа байхгүй. Тэгэл яах нь өөрт нь маш юм одоо таата ирч хүчтэй сэтгэл нь юм өөдрөг ийм одоо сэтгэлийн эрчим энергиэр гэх юм уу да энэ буянчин хүнд ингэж ирдэг гэсэн үг. Ерөн бүх зүйл мэдээлэл агуулдаг гэж манай өвгдөөс үздэг байсан гэж ярьж ирсэн те. Тэгэхээр тэр хүмүүсийн баярлсан сэтгэлийн мэдээлэл тэр манай найзын одоо эрчим энерги аваад яах нь мэдээлэл өгөх нь шүү дээ те. Эерэг тийм сайхан мэдээллээр цэнэглэгдэх нь байна. Тэгэхээр тэр мэдээлэл маань эргээд бидний өвөг дээдсийн дээр тэнгэрт байгаа өвөр хаанч байгаа юм те. Тэр хүмүүст бас мэдээлэл болж дээшээ очдөг байх нь. Зөвхөн тэр хүний буян биш бүх одоо удам ухсаагаараа тэр хүний хийж байгаа буйнаас бол хуваалцнаа гэсэн үг болж таарж байгаа юм. Тэгэхээр юу лээ тэнхлэн үед тэмээгээр тусалснаас твдэж явахт нь твнэр туслаа гэдэг үг бол энэнд бол тохирох гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр зүгээр ингээд хүүхдүүдийг хооллоснаас илүү үнэхээр хоолгүй байгаа ч юм уу те тийм хүүхдүүдийг хооллох нь яг нөгөө твнэр тусалж байгаа юм шиг тийм зүйл болох нь байна. Эсвэл ажил хэрэггээ бүтээх гээд ингээд твдэж явж байгаа хүнд туслаад өгвөл тэ хэрэгцээтэй зүйлийг нь мэдээллээр нь тусалдаг ч юм уу юугаар нь тусалтын тэгээд туслаад өгвөл яарж байгаа хүнийг хүргээд өгвөл тэ гэх мэтчлэн бүр ингээд яаралтай твцсэн яг тэр үед нь хүмүүст ингээд туслах юм бол тэр илүү ингээд хүнийг яах нь баярлуулж тусдим болох боломжтой юм байна гэдгийг энэ чинээс харж байгаа. Тэгэхээр зөвхөн хүнд биш. Одоо юу гэдэг усгүй байгаа, хоол ундгүй байгаа гудамжны одоо амьтдад ус тавиад өгөх чинь л буян байгаа байхгүй. Хөдөө орон нутагт нэг худаг гаргаад өгөх чинь бас их буян болно. Мод тариад өгвөл мод маань яг нь усыг хөрсөнд барьж идэг. Олон мод тарих юм бол тэнд бол ус хоримтлагдаад тэр нь олон шавж амтан одоо юу гэдэг шууд ан амтны үүр болох боломжтой учраас мод тарих бол бас айгүй том буян гэж байгаа. За гих мэтчлэн буян бол маш өргөн хүрээтэйгээр ойлгож болох нь тий. Үнэхээр сэтгэл санаа нь ингээ гундаад явж байгаа хүнд яг тэр хэрэгцээт үгийг ингээ хэлээд урам зоригийн сэтгэлийн сэргийх бол бас маш том буян гэж би бол ойлгож байна. За тэгээд буяны дээд бол магадгүй хүний амь орох бах. Хүний амь аврах ямар боломж байгаа вэ? Юу гэж бодож байна та бүхэн? Яг энэ хүний амь аврахтай холбоотой энэ дэр улаач ингэж асуусан байна. Үр хүүхдээ ялангуяа эхний хүүхдээ үр хөндүүлээд золбуулаад гаргачих ийм тохиолдлууд их байна. Тэгээд ийм хүмүүс
одоо хожимоо ингээд хүүхэдтэй болж чадахгүй байгаад хүүхэд олох гэсэн ингээд ороод ирдгээ. Ийм тохиолдолд яах вэ гэдээ ингээд онгодоос асуусан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь онгод үр хүндэлт хийлгэх буюу нарт хорвоод мэдлэх ёстой байсан үрсийн махан сүнс нь бүрлдэж эхлэх үед хөндүүлэн амийг хороож буугаас болж тэдгээр үрс чинь нарт ертөнцид мэдлэхгүй завсар ертөнцид гацнаа гэж байна. Тэгэхээр үр хүндэлтийг бид нар бууруулахад гар бие оролцож чадах юм бол энэ бол хүний амь аварж байгаатай дүйцхүйц юм үйл гэж бодож जैन. Тэгэхээр ерөн бол үр хүндэлт босноор юу болдгийг тэр мэдлээгүй сүнсэнд юу тохиолддгийг одоо энэ тал руу жирийн хүмүүс бид нар юу хийх боломжтой юм, улаачд юу хийх боломжтой юм гэдэг талаар олж мэдцгээе. Мэдлээгүй сүнснүүдийн тоонд гажигтай, согогтой, өвчтөй байна хэмээн амигийн дасалсан үрс мөн багтнаа. Үрсийн ам дасалдаг газруудад жишээ нь эмэгтэйчүүдийн эмнэлэгт тийм нялх сүнснүүд зөндөө байдгаа гэж байна. Тэр балчир үрсийн мэдлээд байдаг өргөөг хараад бид өвгөд ихээхэн халагладаг. Хагас бүрлдсэн үрсийн сүнсүүд тэр их нялхсан болон эмэгтэйчүүдийн эмнэлэгт хорогдон бусад мэндэлж байгаа үрсийн махан бие рүү харван хамт буух халтай буюу сүнсийг нь дайрч махан биеийг нь эзэгнэх боломжтой гэж байна. Бүрэн цулаар бүрлдэж дөнгөөгүй ийм үрсийн тоо өдгөөд маш ихсэж байна. Таслуулсан үрсийн ээж аавуудын ухаанаар үр удамдаа дахин хүмүүн болж мэдлэх байх гэж ойлгодог. Гэхдээ яаж л ирж мэдлэх вэ дээ? Удмын өвгөд ирж сүнсийг нь аваад мордох боломж бол байдаг. Бүгдийг авдаг гэж бол хэлээгүй, зөвхөн боломжтой гэж хэлж байгаа шүү гэж байна. Тэгэхээр жил болгоно 10 хэдэн мянга орчим үр хүндэлт явагддаг юм байна Монголд. За 90 оноос өмнө нь бол яг огт зөвшөөрөгддөггүй байсан бол биш. Гэхдээ одоо нөгөө хурал мурлаар ороод авч хилэлцээд ингээд үгүй нэлээд юм болж ижил яадаг байсан юм шиг байгаа юм л та. Тэгэхээр харьцангуй үр хүндэлт бол бага байсан юм байна. Тэгээ 90 оноос хойш яг зөвшөөрөгдсөн байгаа учраас жил болгон 10 хэдэн мянга гээд 30 жилд ботхоор альбом бусаар бас хийгдэж байгаа гэдэг юм бол бараг 20 мянга болох байлгүй. Тэгэхээр 30 жилийн хугацаанд гэх юм бол дор хаяж нэг 500 мянган үр хүндэлт бол явагдсан байна. Тэгэхээр Монголын одоогийн хүн амын юу гэсэн үг 10 хэдэн хувийн ч юм уу одоо мэдлээгүй л байна гэсэн үг юм. Тэгэхээр 500 мянган хүн хэрвээ мэдлсэн байсан бол ямар юу тохиолдох байсан? Зөвхөн нэг хүн л гэхэд шинжлэх ухааны том нээлт хийж болно те. Нэг хүн олимпиас алтан медаль авах боломжтой. Тэгэхээр тэр 500 мянган хүн юу хийх байсан бол те, ямар эерэг зүйл хийж бүтээх байсан бол 500 мянган хүний амь дээрээс нь 500 мянган хүний хийж бүтээх зүйлээр бид нар яасан байна. Одоо яг хохирсон байна гэж одоо ойлгож болох юм те. Тэгэхээр энэ бол зөвхөн Монголд биш, дэлхийн нийтээрээ энэ ихэнх улсууд бол үр хүндэлтийг бол зөвшөөрсөн байдаг. За үр хүндэлт хийлгэснээр зөвхөн тэр хоёр хүний асуудал бол биш болж таарж байгаа юм билээ. Энэ нь болохоор маш өргөн хүрийг хамрах ийм асуудал юм байна. Хамгийн багадаа гэхэд одоо тэр үр хүндүүлсэн хүн маань дахиж жирэмсэн болоход бол хэцүү болж ирэх тохиолдол бас ихтэй. Яг эрүүл мэндийнхаа хувьд бол за бэлэг талдаа болохоор энэ үр хүндүүлсэн тэр хүүхдийнх нь сүнс дээшээ одоо дэгдэхгүй үлдэх боломжтой юм шүү дээ. Яг бүгд бол биш. За хэдэн хувьтай үлддэгхийн тэр мөрийн өстой бас мэдэхгүй байна. Ямар ч гэсэн 500 мянган за 50% нь үлдсэн гээл ботход 250 мянган хүүхдийн сүнс ингээд энэ завсар ертөнцид бол гацсан байх магадaltaй гэл үзээ л да. Тэгэнгүүт энэ завсар ертөнцид гацсан байгаа сүнснүүд яаж ийн гэхээр тухайн эмнэлэгтээ байгаа одоо шинээр төрж байгаа үр хүүхдүүд рүү одоо сүнсийн дайрч махан биеийн эзэгнэх тийм эрсдэлтэй гэж ийм боломж байгаа гэж байна. За дээрэс нь үр хүндүүлсэн аав ээж хоёрыгаа дагаад аав ээжийнхаа эрчмээр хооллоод ингэж хоолоод яваад байх боломжтой гэж байна. За ингэсэн тохиолдолд эрчмээ алдна гэдэг маань ажил үйлс, эрүүл мэнд гэ бүх зүйлсэд бол сөрөг дагавартай байдаг. Энийн нэг жишээ нь гэхээр нөгөө хар сон зарингийн ярьж байгаагаар бол эмэгтэй хүнд ингээд уйлахаа гэж зүйл байдаг те, нэлээ элбэг байдаг. За ийм зүйл үүсдэг нь тэр мэдлээгүй сүнс яах нь ээжийнхээ эрчим энергээр хооллоо тэнд байж ах боломжтой байдаг юм байна. Бүх өвлийнхаа бол биш л ах л та. Гэхдээ ер нь тийм бол магадaltaй байгаа юм байна. Тэгээд
хэрвээ ийм одоо өр хөндүүлээд хүүхэд олохгүй байгаа хүн ороод ирвэл засал хийлгээ гэд ингээд улаач дээр үзүүлэхэд ороод ирвэл яах ёстой вэ гэж онгодоос асуухад онгод ингэж юм. Хүүхдийн тэнгэрийг нь аргадахаас гадна хөнөөсөн үрсийг нь бас аргадах ёстой гэж юм. Сүнсүүдийг нь үү гэсэн чинь тийм ээ. Дэгдээгээгүй бол дэгдээх ёстой юм. Тэрийг нь тайлбарлаж өгөх ёстой гэж нөгөө эмэгтэйд те. Тэгээд үнэхээр хүүхэд хүсч байна уу үгүй юу гэж сорил тавьж 21 хоног дараалан 150 гэж шаардаж байж хүүхдийн сүнсийг дахин оноодгоо гэж юм. Ерөөсөө зулыг унтраахгүйгээр барих ёстой гэж юм. Огт унтрааж болохгүй мэн тэр 21 хоногт. За энэ дээр бол 21 хоног гэж байгаа боловч хар сон зайрынгийн подкаст дээр ярихтаа бол 49 хоног гэсэн байгаа. Яагаад 49 гэхээр бол бид нэр шууд ойлгож байгаа бах те. Тэр бол хүний ам ялгаагүй л нөгөө сүнс ирсэн одоо хүүхдийн зүрх цохилоход анхны амин сүнс орж ирдэг гэж үздэг юм байна. Тэгэхээр зүрх цохилно гэдэг маань сарын тэмдэг ирэхгүй байснаас хойш юусаа 10 хоногийн дотор орж ирээд байдаг тий. Зүрхний цохилт нь яхад бол орж ирдэг. Дийлэнх тохиолдолд баг бүх тохиолдолд энэ зүрхний цохилт орж ирсэн байх үед хийлэгдэг гэхээр бүгд одоо сүнс нь амин сүнс нь ирсэн байх үед бол хийлэгдэг. Өр хөндүүлдэг болж таарж байгаа юм. Тэгэхээр яг нөө сүнс нь одоогүй байх магадлал өндөртэй учраас яг л хүн нас барахад бид нэр 49 хоног зул барьдаг шиг яг тийм зан үлийг бол хар сон зайран бол хэлсэн байгаа. Тэгээд энэ сүүлийн жилүүдэд ерөн одоо хүн төрлөختөн аборт хийлгэх үр хөндүүлэх нь маш их байдаг болсон учраас хүүхдийн тэнгэр буюу энэ үрийн тэнгэр гэж би бас нэрлэдэг гэж ойлгож байна. Энэ үрийн тэнгэр маш хатуу болсон гэж байна. Ялангуяа 2-оос олон хүүхэд хөнөөчгсөн хүнд бол маш хатуу ханддаг гэж байна. Тэгэхээр зулаа дасралтгүй өргөхдөө өдөр бүр 3 удаа үрийн тэнгэрээс одоо өршөөл ирээд өдөрт 3 удаа ёслох ёстой гэж байна. Ингэснээр яах нь одоо ирсэн хүүхдийг бол би хөнөөхгүй гэсэн юм одоо баг тангараг тавьж ийн гэсэн үг юм байна л да. 21-с 49 хоног дасралтгүй зул бариад өдөрт 3 удаа мөргөж одоо өршөөл ирээд ах ийм зан үйл бол хийхийг бол зөвлөсөн байна. За үнэхээр өмнө нь одоо үр хүндэлт хийлгэж байгаагүй. Тэгсэн хэрнээ одоо ингээл зарим гэр бүлүүд хүүхэд олдгүй гэр бүлүүд байдаг да 10 хэдэн жил ханилсан тий. Одоо яг үр хүүхэд хүсээд байхад болохгүй анханасаа л ерөн болоогүй ингээд 30 гарцсан хүмүүс бас ирүүл яах вэ гэд ингээ асуусан чинь онгод ингэж зөвлөсөн байгаа. Ийм одоо хүмүүс бол ихэвчлэн удмын хараалтай байх нь элбэг байдаг. Тэгэхээр ийм удмын хараал одоо эмэгтэй хүнд нь байна уу, эр хүнд нь байна уу гэдгийг бол одоо мэдэх хэрэгтэй. Эмэгтэй хүнд нь байхгүй бол эр хүнд нь эрэгтэйд нь байх магадaltaй. Зөвхөн ямар ч байсан эмэгтэй хүнд нь байгаа үгүйг мэдгэд бол нэлээд юм амархан гэж хэлсэн байна. Яаж мэдхүү гэхээр эмэгтэй хүний савны орчим хүүтэн ийм салхи үлээж мэдрэгддэг гинэ. Улаачд бол тэгж мэдрэх боломжтой гэж хэлсэн байна. Дээрэс нь хүрд нь ийм зогсонг байдаг гинэ. Зогсонгошилтой гэх юм уу? Огт ажиллахгүй бол биш. Хүрд гэхээр миний бодлоор энэ үрчхүн хүрдийг хэлж байгаа бах. Энэ хүүсний орчим байдаг хүрд. Хүрд хараад идэг манай нөгөө найз нь штэ. Тэр бол ингээ хүний одоо өрчхүн хүрдийг хараад мэдэх боломжтой л гэсэн үг юм байна. Өрчхүн хүрд нь бол буруу ирэхгүй, бүр огт ажиллахгүй зогсох биш. Гацаатай байдаг гэж байна. Хэсэг ажиллаад зогсоод тэгэхээр өрчхүн хүрд бол нар зүг эргэж байгаа огт ажиллахгүй биш юм зогсоод ажиллаад байх юм бол энэ хүн бол өрчхүн хүрдэндээ удмын хараалтай байх магадaltaй гэж бол харж мэдэж болох нь байна. За ийм хүнийг яах нь удмын засал, сүнсний засал гэх мэт ийм давхар засал бол хийх ёстой юм байна. За ихэвчлэн удмын хараал нь болохоор лус савдгаас үүдэлтэй байх нь элбэг байдаг гэж байна. За лус савдгийн хараал юунаас ихэвчлэн үүддэг вэ гэхээр усанд эм хүний сарын тэмдэг оруулсан, усанд сөв хайлсан, усанд унац унгаасан гэх мэтдээс болж лусыг хилэгнүүлэх, удмын хараалд өртөх тохиолдол их байдаг гэж байна. Тэгэхээр нэлийн олон дугаар дээр би сануулаад байгаа тий. Гол уснаас бид нэр жоохон хол байх хэрэгтэй. Аль болох холуур байвал одоо ирээдүйд эрсдлээс бол сэргийлэх боломжтой. Ялангуяа эмэгтэй хүн за сарын тэмдэг ирсэн үед бол бүр хол байсан дээр юм байна. Тэгээд энэ хамгийн
хэцүү нь энэ лус авдгийн одоо хараалт өрцөн хүн засал хийлгэхэд маш хэцүү. Одоо удмаас ирсэн хараал байлаа гэхэд яг ямар голын усанд хэн юу хийснээс хийсэн бэ гэдгийг мэдчихэж засал хийдэг гэж байгаа. Тэгэхээр хэцүү шттэ. Ямар эмээ өвөө хизээ одоо нас барсан эмээ өвөө ч юм уу хаана явж байгаад ямар голд юу хийснийг бол бид нар мэдхэд айгүй хэцүү те. Тэгэхээр энэ бол засахад бараг л боломжгүй байрын ийм зүйл байдаг учраас бид нар аль болох гол уснаас бол хол байсан дээрээ гэж зөвлөд байгаа юм шүү. За тэгэхээр үр хөндлөлт маш хийгдэж байгаа өнөөгийн дэлхийн одоо энэ нөхцөл байдалд бэлэг талаасаа бид бүгдэд юу болж байгаа вэ гэхээр зөвхөн энэ эмэгтэй хүнтэй хамаатай, зөвхөн тэр үр хөндлөлт хийсэн эмэгтэй хүнтэй хамаатай биш. Одоо нийт дэлхий дээрх одоо өрчхүүн насны эмэгтэйчүүдийн бараг 60-70% нь үр хөндлөлт хийсэн хүмүүс байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр үр хөндлөлт хийх явц бэлэг талаасаа сүнсэнд бол гэмтэл учирдаг гэж байгаа. Тэгэхээр сүнс чинь болохоор ингийн эргэлтэнд байдаг. Одоо 20-30 жилийн дараа ч юм уу 2-3 жилийн дараа ч юм уу мэдгүй ингээд хугацааг нь бол хэлж мэдгүй байна. Эргээд одоо бид нар тэгж ярьдаг ч тий манай хүүхэд чинь манай эмээгийн сүнс ахгүй юу? Манай өвөгийн сүнс эсвэл ингээд эмээ өвөг аав ээжийг нас барахад өр хойч дээр мэдлээрэ гэж бид нэр өрөөдөг тий. Тэгэхээр үнэхээр тэр сүнс маань ингээд эргэлтэнд байдаг гэж байгаа юм. Одоо онгодуудын яриагаар бол тэгэхээр тэр сүнс маань эргэж төрөхдөө өмнөх төрөлтийнхаа мэдээллүүдийг ингээд даал тухамсарт гэх юм уу, генэнд гэх юм уу, сүнсний мэдээлэл гэх юм уу ямар ч байсан ингээд хадгалаад явж идэг. Тэгэхээр өмнө нь одоо хүн дээр хүүхэд болох гэж ирээд абортанд орохсон тэр сүнс бол сүнсний гэмтэлтэй болчдөг юм байна. Ихэвчлэн сүнсний гэмтэл бол сэтгэл зүйдээр илэрдэг юм байлээ. Тэгэхээр хэдэн жилийн дараа бидний хин дээрч хүүхэд болж төрж ирэх боломжтой шүү дээ. Одоо магадгүй 90-ад онд үр хөндлөлөд байсан тэр сүнс маань эргэж бид нар дээр үр хүүхэд болж төрөөд эсвэл бидний үр хүүхэд ачцэн цэрлөө тий тэднэрт эргээд хүүхэд болж мэдлэх боломжтой байхгүй юу? Сэтгэл зүйтэй холбоотой гэмтлүүд бол сүнсний гэмтлээс үүсэлтэй байх магадлал маш өндөр гэж байгаа. Яг нь бүгд заавал тийм байх ёстой гэсэн үг биш. Гэхдээ магадлал нэлээд байгаа гэж ойлгож болно. Тэгээд дээрэс нь бас ямар сөрөг үр дагавартай байна гэхээр альва удамд төрөх үр хойчийн тоон тодорхой хэмжээтэй байдаг гэж байгаа. Дуусах тоотой. Яг нөгөө эмэгтэйчүүд төрөхдөө төрөлхийн тодорхой хэмжээний өндгийн эсийн тоотой байдаг гэдэг шиг зарим эмэгтэйчүүд бараг 20 идэх насны дээр өндгийн эсийн тоон дуусчихад зарим эмэгтэйчүүд 50-60 хүртэл тэр өндгийн эсийн тоон одоо дуусаагүй байж идэг жишээний. Тэгэхээр хүний өндгийн эсийн тоо янз төрөлхийн тэр нь бол тодорхой тоотой байдаг гэж байгаа. Яг тэрэн шиг ямар ч ураг удам тэдэн тооны үр хүүхэдтэй болно гэдэг ийм тоотой байт юм байна. Тэгээд тэр ураг удам тасардаг, дуусдаг. Тэгэхээр яг нь 3 эмэгтэй тутмын 2 нь үр хөндлөлт хийлгэж байгаа гэхээр бидний эргэн тойронд бол маш олон үр хөндлөлт явагдаад бидний удамд төрөх үрийн тоо ингээд багассаар л байгаа гэсэн үг. Үр хөндлөлт их байх тусам ирээдүйд төрөх одоо Монголын үр удмын тоо улам багассаар л байгаа л гэсэн үг болж таарж байгаа. Энэ бэлэг талдаа онгодын яриагаар бол ингэж ярьж байгаа. Тэгээд дээрэс нь бид нэр түүхэндээ дайн тулаан хийж явсан олон хүний ам эрсэж бүр олон хүнийг те хилстүүлэн цаазалж исэн ийм түүхэн тохиолдлууд бол байгаа. Хүнийг зүгээр ингээд дайнд алгах болон мөчилж амийн хүнэн гэдэг чинь бол ялгаатай те ийм одоо зэрлэг аргаар бид нэр түүхэндээ ийм олон хүнийг хөнөөж исэн тохиолдол байхгүй шүү гэж хэлсэн байгаа юм. Тэгэхээр энэ ийм одоо зэрлэгээр хөнөөж байгаа энэ явдал маань маш хэрцгий алга учраас одоо буйныхаа эсрэг маш том хэмжээний юм нүгэл болж таарж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ олон тооны үр хөндлөлтөөс сэргийлэх, багасгах талаар бид нар юу хийж чадах вэ гэсэн юм асуулт гарч ирнэ. За нэгдүгээрт нь болохоор улаачд байна. Улаачд болохоор яг энийг одоо энэ завсрын сүнсийг ялангуяа юм мэдлээгүй сүнсийг одоо тэнгэрт нь гаргах үйл хийдэг юм энэ тал дээр мэрэгсэн улаачд байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ улаачд маань ажиллаа хийх ёстой үүргээ их муу биелүүлж байна. Хийж байгаа улаачд маш цөөхөн байна гэж бол онгод хэлсэн. Тэгэхээр бид нар бол улаачд биш болохоор одоо
энд бол оролцох боломжгүй. Яг уу тийм хүмүүсийг таньдаг бол тэрийг нь одоо тэр үйлийг хийхэд нь дэмжиж туслах ч юм уу. За тийм бол байж болох юм. Энгийн хүмүүсийн зүгээс юу хийж болох вэ гэхээр за нэгдүгээрт нь болохоор өөрөө үр хүндэлт хийлгэжсэн хүмүүс байх юм бол одоо хүүхдтэй болсон болоогүй хамаагүй юмыг яаж мэдхүү те нүглээ намжлах гэх юм уу те энэ үднээс 21 хоног 49 хоног ингээд тасралтгүй зул бариад ингээд үрийн тэнгэрээс өршөөл ирчих юм бол магадгүй дэгдээгүй одоо үрийн сүнс дээшээ явчих боломжтой юм байна гэж би бол хараад байна. Энэ бол нэг төрлийн буян болно гэсэн үг. Буян бол ямар ч тохиолдолд бол багддаггүй гэж түрүүн биднэрт бол онготын ярианаас ойлгосон. Тэгэхээр за бүр өөрөө үр хүндэлт хийлгэж байгаагүй ч гэсэн эмэгтэйчүүд маань 21 хоног 49 хоног зул барьчих юм бол нэг төрлийн буян болох юм байна гэж би бол ойлгож байна. За хоёрдугаарт нь бид нэр юу хийж болох вэ гэхээр одоо үр хүндэлтээс урьдчилсан сэргийлэх буюу хүсээгүй жирэмслэлтээс урьдчилсан сэргийлэх тэр талын арга хэмжээнд оролцох эсвэл өөрснөө зохион байгуулах. Хүн болгон аав ээж болдог, хүн болгон бэлгийн харьцаанд бол хизээ нэгэн цагт ордог байгаа. Тэгэхээр бид нэр хүүхдүүдийн насанд нь зориулсан тийм бэлгийн боловсролыг бол олгох хэрэгтэй байна. Энэнд бид нэр ямар оролцоотой байж болох вэ гэдэг дээр бид нэр жоохон бодож одоо гар бие оролцох хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Одоо бид чинь зүгээр яриад байхгүй, хин нэгнийг шүүмжлээд байхгүй, гар бие оролцох хэрэгтэй юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр манай байнгын сонсогч манай болроогийн яриагаар бол Rotary клуб гэлөө ямар клуб гэлээ тэд нар нийлж байгаад энэ баруунаас хүүхдүүдийн насанд зориулсан юм маш хэвтэйхэн маш үр дүнтэй ойлгуулж чаддаг тийм одоо энэ бэлгийн боловсралтай хүсээгүй жирэмслэлтээс хэрхэн сэргийлэх талаар ойлголт өгдөг тийм хичээлийн арга байна гэж байгаа. Тэрийг жишээ нь болроотойгоо нийлээд хичээлийн бус цагаар сургуультай яриад энийг хүүхдүүдэд ингэж орж болох юм. Ингэснээрээ бид нэр хүсээгүй жирэмслэлт болоод үр хүндэлтөөс нэг ч гэсэн хүүхдийг бол сэргийлэх боломжтой болов гэж бол бодож байна. Тэгэхээр энэ талаар санаа зовдөг хүмүүс байх юм бол бүүнөрөө нийлж агаад ажил хэрэг болгоё гэж хэлэх гээд байгаа. За ийм бол боломж биднэрт байна. За дээрэс нь хар сун зайрангийн уриалгыг би хэлье гэж бодож байна. Хар сун зайран маань юу гэж уриалсан бэ гэхээр жил бүр 6 сарын 1-нд дэлхийн нийтээрээ хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэж тэмдэглэдэг. За монголчууд бол харьцангуй баяр ёслолын байдалтай тий хүүхдэд бэлэг өгөх, паркаар дагуулах тиймэрхүү байдалтай их олон жил тэмдэглээд ирсэн. Тэгэхээр жил бүрийн энэ өдрийг тохиолдуулаад одоо яг ийм үйлийг хийдэг улаачид маань яг энэ үйлээ хийгээсэ гэж уриалсан байгаа. Одоо энэ завсрын ертөнцид гацсан энэ мэдлээгүй сүнсүүдийг тэнгэрт нь одуулах энэ үйлийг хийх тийм арга хэмжээ маягийн юмыг зохион байгуулаач гэж ингэж уриалсан байгаа. Ингэж зохион байгуулахдаа за зөвхөн одоо бөөгийн зан үйлээр тэ улаачид гэхээс илүү бусад шашны байгууллагуудаа хамтарч энэ үйлээ өргөн хүрээнд зохион байгуулаач гэж уриалсан. Тэгээ би бол бодохдоо за эрэгтэйчүүд бол энэ тал дээр нэг санаа зовхгүй байж магадгүй. За ядаж эмэгтэй улаачид маань санаачлаад бусад одоо шашны одоо гэлмаа нартаа нийлээд одоо шарын шашинд гэхэд гэлмаа нарын сүм хийд бол зөндөө байдаг Монголд те. Тэгээд христийн олон урсгал байна. Католик загалмаатны юу илээ? Мормон зормон гэл зөндөө байгаа штэ. Тэгээд муслим шашин байна. За энэ шашингуудын одоо холбоод ч юм уу одоо төлөөллүүтээ уулзаад 6 сарын 1-ний тохиолдуулаад одоо мэдлээгүй сүнсийг яаж одоо шашин болгон өөр өөрийн зан үйлтэй байх л да. Эсвэл бидний төрөний ярьсан те үр хүндэлтөөс урьдчилсан сэргийлсэн үйл ажиллагааг хамтдаа зохион байгуулдаг ч юм уу те тарах материал тараалцдаг ч юм уу тараадаг ч юм уу те сургуулиуд дээр энэ талаар ордог ч юм уу хамтдаа нийлээд ийм өргөн хэмжээний арга хэмжээ зохион байгуулаач гэж ингэж уриалсан байгаа. Хэрвээ ингэж чадах юм бол шашны байгууллагуудын эмэгтэй гишүүдийн нэр хүнд бол өснө. Шашны байгууллагуудын нэр хүнд өснө. Монгол дахь шашны байгууллагууд нь бусад орны шашны байгууллагуудад үлгэр жишээ болох үст. Тэгээд цаашлаад Монголын нэр хүнд бол ингэж өсөхөөр нэг талдаа буянтай нөгөө талдаа маш олон талын юм ашигтай үр дүнтэй юм үйл ажиллагаа харагдаад байгаа юм. Хэрвээ нэг ингэ зохион байгуулж чадах юм бол
Магадгүй зөвхөн улаачд гэхгүй энийг бид нар бас дэмжиж болно. Сайн дурынхан те манай подкастын сонсогчид нийлээд 6 сарын 1-ний тохиолдуулаад ийм үйл ажиллагааг тэднийгээ дэмжиж гэх юм уу оролцож болно. За тэгээд төгсгөлд нь за магадгүй хууль батлах, хууль санаачлах төвшний байсан бол брогт байж болохгүйгээ хориглох нь бас хэр цохимжтой юм мэдгүй. Зүгээр надад бол нэг ийм бодол төрсөн. Бичлэнд 30 хүртэлх насны хүмүүс үр хөндлөлт хийлгэж байгаа. Тэгээд тэр дундаа өмнө нь төрж байгаагүй хүмүүс ихвчлэн хийлгэх нь арай их байдаг гинэ. Өмнө нь төрсэн аль хэдийн нөгөө хүүхэдтэй болцсон хүн үр хөндлөлт хийлгэх гээд ер нь бол дийлэнх нь хийлгэж чаддаггүй юм байна. Аль хэдийн хүүхэд ингээд тэгээд төрүүлээд өсгөөд явж байгаа хүний зүрх хүрдэг байх нь л те. Тэгэхээр 30 хүртэлх насны хүмүүс аборт хийлгэх гэж байгаа бол ээж аавдаа заавал мэдгдсэн байх хэвээр. Тэгээд зөвшөөрж байгаа гар хөлийн үсгийг авсан байх хэвээр. Дээрээс нь нөгөө хамтрагч биш те. Тэр хүнийх нь ээж аавд мэдэгдээд бас тэр ээж аавынх нь зөвшөөрлийг авсан байх хэвээр гэд хуульчилчих юм бол зөвхөн тэр хоёр хүнээс гадна дахиад 2 гэхээр 4 аль хэдийн нөгөө нэг амьдрал тулцсан үр хөвгттэй болцсон хүмүүс өөрийнхөө ач зээгийн аминыг хөнөөх үгүй юу гэдэг дээр гар хөлийн үсэг зөвшөлдчих гээд байна шүү дээ тий. Тэгэхээр бараг л энэ үр хөндлөлт энэ ийм тохиолдолд явагдахгүй байх гэж харагдаад байгаа байхгүй юу? 6 хүн. Тэгэхээр 30 нас хүртэлх хүмүүсийг ийм байдалтай үр хөндлөлт хийж болно гэх юм бол хүн чинь бас ийм хууль гарсныг сонсоод тэ ээж аавдаа мэдэгдэх нь байна. Тэ нөгөө хамтрагчийнхаа ээж аавд мэдэгдчихийж ийм болох юм байна гэдгийг мэдээд хүн харьцангуй нөгөө хүсээгүй жирэмслэлтэй сэргийлэх гэж бодож эхлэх байх гэж бодож байна. Одоо бол бараг л хамтрагчтай хэлэхгүй ганцаараа очиод үр хөндлөлт хийлгэж болоод байгаа учраас энэ нэг тийм энгийн байж болох амархан юм байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм болгочих юм бол яг огт таслан зогсоод чадахгүй л ахал та. Гэхдээ маш их хуваар буурч магадгүй юм гэж би зүгээр хувьдаа бодод байна. Яг хууль эрх зүйчээр ажилтдаг хүмүүс болохоор юу гэж бодох юм мэдэхгүй л юм л та. Зүгээр миний хар ухаанд л тэгж орж ирж байна. За тэгээд төгсөлд нь энэ дээр ингэж улаач асуусан байна. Үр хөндлөлтийн цаана ийм хор уршиг байдгийг залуу охид бүсгүйчүүд байтугай настай хүмүүс ч мэдэхгүй байна. Хэрхэн яаж бид нэр буян хийвэл дээшээ гарах боломжтой юм бэ гэж асуусан чинь үр чи өөрөө зөв хүмүүн байж эрдэм ухаанаа тэлэн удам мөхсааныхаа алтар нэрийг тэнгэрт мандуулж сайн хийгээд зөв үйлсийг тун ихээр дэлгэрүүлэх л очихтай гэж байна. Тэгэхээр хүн бүр дор бүрнээ эрдэм ухаанаа тэлэх ёстой гэж байна тий. Сайн болоод зөв үйлсийг маш ихээр дэлгэрүүлж хийх хэрэгтэй гэж загсан байгаа. Тэгэхээр хүн бүр дор бүрнээ хичээх хэрэгтэй. Би үр хөндлөлт хийгээгүй бусд нь хийсэн юм чинь би яах вэ гэж бодож болохгүй. Одоо эн чинь бүр том хэмжээний асуудал, өргөн хүрээтэй асуудал. Ураг удмын өвөг дээдсийн маань хүрээнтгтэй дэлхийн нийтийн хүрээнтэх асуудал байгаа учраас дор бүрнээ хичээцгээе. Дор бүрнээ сайн зөв үйлсийг хийх гэж хичээе тий. Тэгээд эрдэм ухаанаа тэлэх хэрэгтэй гэж юм. Тэгэхээр манай өвгдийн цагтаг, онгодуудын цагтаг мөрөөсөө л чи эрдэм мэдлэг ухаанаа тэлнэ. Сур бас дахин сур гэдгийг л хэлдэг. Таньж мэд гэдгийг хэлдэг. Тэгээд дээрэс нь бас энэ дээр ингэж зөвлөсөн байсан. Энэ завсрын ертөнцид гацсан зөвхөн одоо энэ мэдлээгүй сүнсээс гадна тий буян дутсан, өвчнөөр хальсан, өөрийнхөө нас барсныг ч мдээгүй байгаа юм учраа олоогүй сүнснүүд их байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ сүнснүүдийг байлгах орон зайг бид нэр бий болгох нь бас их том буян болно гэж байгаа. Тэгэхээр энэ сүнснүүдийг байлгахад нэг мод нэг сүнсийг байлгах орон гэр нь болно гэж байгаа байхгүй. Тэгэхээр мод тайрах нь тэр сүнсийг байлгах орон гэрийг бэлдэж байгаа учраас бас маш том буян болно гэж байгаа юм. Тэгэхээр бид нар хүний аймаа аврах, мод тайрах, хүн амьтан байгальд гай болохгүй амьдрах нь ер нь бол маш том буйнуудын тоонд орох юм байна. Тэгээд дээрэс нь тулгамдж байгаа твдэж байгаа хүн туслах нь бас маш том буян болох нэ гэдэг дүгнэлтийг бол хийж байна. Тэгээд манайхан энэ үр хөндлөлөө сэргийлэх юм үйл ажиллагаанд манд оролцохыг хүсвэл хэлээрээ хандаарай. Байнгын сонсогчдын хаалттай группт байгаа гишүүд маань илж байгаад энэ нэг юм арга хэмжээ үйл ажиллагаа зохион байгуулъя гэж би бол хэлэх гээд байгаа юм. За тэгээд өнөөдрийн агуулга бол ингээд болж байна. Байнгын сонсогчдын хаалттай группт маань орох хүмүүс маань бол 8-аас дээш удаа donation хийсэн хүмүүс байдаг. Тэгээд donation явуулж байгаа бүх хүмүүстээ маш их талархснаа илэрхийлье. Тэгээд нэр би
би энэ сар 9 сарын дунд хүртэл архитектурынхаа чиглэлээр оюутнуудад хичээл орохоор болсон. Нөгөө үндсэн багш нь ирж амжихгүй гадаадаас тэгээд намайг нэг сар ороотгооч гэд гуйсан байгаа. Би тэгээд өмнө нь ерөөсө багшилж үзэж байгаагүй, хичээл зааж үзэж байгааг болохоор нөгөө бэлдэх юм ихтэй. Заах юм өөрөө бэлдэх юм байна. Тэгэнгүүт жоохон цаг зав тиймэрхүү болчиход байгаа учраас MNT кодын дугаарыг хойшлох магадaltaй байгаа шүү. Би тэгтээ аль болох хойшлуулахгүй бас оруулахыг хичээн. За тэгээд өнөөдрийн дугаарыг ингээд өндөрлөе. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.